Цуудын цагаагчгүй Монгол ардын үлгэр. Цуудын цагаагчгүй цолмон цоохор унаг. 72 ижил сүрэг. Дархан хул азрахтайгаа үзэгсэрлэнд ногоон хүндийдөө идээшлэн бэлчдэг байжээ. Гэтэл нэгэн 100 үзэгсэрлэнд ногоон хүндий өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй. Тэгэхэр нь цуудын цагаагчгүй 72 ижил сүрэг. Дархан хул азрахтайгаа хамт нутгаасаа гарч 3 жилийн газар өвсний шимийг хөөн алсын аянд гарчээ. Тэгж явсаар тэд өвс ногоо тэгширсэн үзэгсэлэнт нутагт ирцгээв. Тэд тэнд нутаглаж усны сайнаар умдаалж, өвсний сайныг идэж, хужрын сайныг 7 хөөцөлдөн тоглодог байлаа. Гэтэл тэрхүү голын хөвөн дээр галууны 7 өндөг байсныг сүргийнхэн мэдлгүй хаг гიშгэж орхижээ. Тэр дээрөө цуудын цагаагчгүй 72 ижил сүрэг дархан хул азарганда ийм нэгэн сануулга өгчээ. Одоохон эндээс явцгаая. Бид хүний нутагт дураараа ирж 7 цагаан өндгийг нь гიშилгэн хөнөөлөө. Тиймээс энэ нутгийнхан биднийг одоо дайснаа гэж үзэх болно. Тун удахгүй өглөөний мандах нарнаар шуун сүрэг ирээд биднийг тогтлон хөнөөх болно гэв. Гэтэл маргааш өглөөний ургахын улаан нарнаар үнэхээр шуун сүрэг ирж цуудын цагаагчгүйний 72 ижил дархан хул азаргыг нь тоншиж алаад дуусгажээ. Ганц цуудын цагаагчгүй л цолон цоохор унахтайгаа ам гарн зүгтжээ. Гэвч хорсож бухимдсан шуун сүрэг их хүү хоёрыг хөнөөх гээд бүслэн тогтлохоо зогссонгүй. Ингэсээр тэдний байлдах суман цөөрч зөвхөн нэг талаас нь харун тогтлох болов. Хойд талаас нь тогтлоход цуудын цагаагчгүй унгаа урд талдаа авч хамгаалав. Өмнө талаас нь тогтлоход унгаа хойд талдаа авч хамгаалжээ. Бухимдж ууралсан шуун сүрэг дахин газрын доод талаар довтчин харахад гүү унгаа газрын дээд талд гарган хамгаалав. Чанх дээрээс нь дайран довтлоход унгаа доороо оруулан хамгаалжээ. Ингэсээр шуун сүрэгч залхаж ядраад сум зэвсгэнч илэгдэж дуусаад цуудын цагаагчгүйг унахтай нь хамт орхиод буцжээ. Цолмон цоохор унгаа 9 минь дагч үлдсэн цуудын цагаагчгүй 3 жилийн цаана байгаа нутгийн зүг буцахаар сарын газрыг өдрөөр өдрийн газрыг сараар товчлон явв. Гэтэл нэгэн өдөр цолмон цоохор унаг ээжээсээ ээжээ таны биеэр нэг сарайд сэрийсэн энэ их зүйл чинь юу вэ гэж асууж гин. Цуудын цагаагчгүй хариудна. Ходон буттай давааг давхад шивээ үзүүртэй өвсөл наардаа биздээ гэв. Гэтэл унаг дахиад л ээжээ таны биеэс оргилж урсаад байгаа улаан юм юу вэ гэж асуув. Хариуд нь цуудын цагаагчгүй зостын улаан даваагаар давхад зосонд будагдсан улаан шавар наардаа бизээ гэжээ. Хэсэг явж байгаа унаг дахиад л ээжээ товор явдагтай тэгшгэн цагаан хөгч нь юунд салбиж гуйваад байгаа юм бэ гэв. Хүм газрын хол усны уртад ядраад тэр биздээ гэв. Ийхүү явсаар тэд нутгийн цагад иржээ. Энэ үеэр цуудын цагаагчгүй шуун сүргийн тогтолгооноос олсон шархаа даахгүй удалгүй нас нүгчхэн гэдгээ ойлгоод сүүлчийн удаа унгандаа захиас үгээ хэлжээ. За хүм ар газраар битгий яваарай. Шуурга ихтэй учраас чон эргээд байдаг юм шүү. Өөр газар унтаж яваарай. Нүмертэй дулаахан байдаг юм. Айлын үүдээр битгий гараарай. Хүүхэд нохоо ирээд явуулдаггүй юм. Тиймээс араар нь тойрч гараарай. Нүүсэн айлын бууран дээр битгий хоноглоорой. Зүү тэвэн шорлоод цоо хатгачиж мэднэ. Ижил сүрэгтэйгээ явхдаа заавал захт нь идээшилж байгаарай. Харин усууж цангаагаа тайлах бол хамгийн түрүүнд орд байгаарай. Адууны сүлд орвол эзэн нь зодож цохиод хэцүү байдаг юм. Харин дунд орвол дайрч өшөвлөж арчих гээд амаргүй. Хүмүн ээжийнхэн бужин дээр 3 жил болоод ирээрээ. Ингэж захаад цуудын цагаагчгүй нас нөхцжээ. Цолмон цоохор унаг ганцаар үлдээд ээжийнхэн загсныг мартчихжээ. Ар газар ундахт нь салхи шуурга дааруулж чон барьж идчих гээд амаргүй байлаа. Цолмон цоохор унаг ээжийн минь загсан үг юутай үнэн бихээ химэн байн уйлсаар өвөр газар амгалан тайван унтаж амардаг болов. Дараа нь цолмон цоохор унаг айлын үүдээр гарч яваад хүүхдэд ноолуулж нохойд хөөгдөн зүдэрчээ. Үүнээс хойш тэр айлын ард талаар сэмхэн тойрч гардаг болов. Ижил сүргийнхээ өмнө гараад усуувал хамгийн тунгалаг сэрүүн усыг уухажээ.
Олон адууны сүлд орж яваад нэг удаа эзэнт нь зодуулж нүдүүлэн золтой л бэртэж гимтсэнгүй. Тэгэхээр нь унаг нуун уйлсаар сүргийн голд ороод явтал тал талаас нь өшөглөж тийрч арчих гээд амар заяа үзүүлсэнгүй гин. Ингээд унаг ээжийнхээ үгийг эргэж нэг санаад ижил сүргийнхээ захт нь гарч үзвэл эзэн хүндэн зодуулалгүй, ижил сүрэгтээ өшөглүүлэлгүй, өвсний шинийг идэж ая тааваараа явх болжээ. Ээжийн минь хэлсэн үг юутай үнэн байж вэ гэж бодсоор унаг толгоогоороо тоглож тоосноосоо босгосаар 3 жилийн нүүр үзв. Цолмон цоохор унаг ажид ихийнхэн булшин дээр очих цаг болсныг мэдээд газрын холыг тэнцэн зүтгэсээр зорим иржээ. Гэтэл унсан газар нь бар бурам ургасан байлаа. Түүнийг нь идээд нарган тонгочиж байтал нэгэн мэрэгэн хөвгүүн тааралджээ. Тэр хүү унагнаас "Чи миний хүлэг мөн үү?" хэмээн асуув. Хариуд нь унаг "Чи миний эзэн мөн үү?" хэмээн асуужээ. Хүү "Би чиний эзэн мөн билээ" гэхэд унаг "Тэгвэл чи намайг барьж ав. Тэгээд би уулыг тал болтол, тазыг там болтол бусгая" гэв. Ирэмгийн мэрэгэн хүү хээрийн салхинаас өөр зүйл нуруунд дээрээ гаргаж үзээгүй цолмон цоохор унагыг барьж аваад мөнгөн тонгоор чимэрлэв. Тэгээд уулыг тал болтол, тазыг там болтол босгосон унагыг номготгож ав. Ингэж эзэн нь морио таньж, морин эзнээ таньснаар унаг айх аюулгүй амар сайхан амьдрах болжээ.